За та нар маань бүгдээрээ сайн уу? Галзуу кино сувагтан тавтай морил. Хэдүүлээ шинэ кино сонирхоод үзэх цаг болж энэ удаад брогийнх нь ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол нээлттэй хийгээд удаагүй байгаа. 2026 онд гарсан The Wrecking Crew. Нэгэндээ жоохон таагүй ханддаг ах トゥ хоёрын аав нь учир бидүүлэг байдлаар өнгөрчдөг юм шиг байна. Тэгэд мань хоёр учрыг нь олохоор бөөнлөн болдог юмдаг удаа. За тэгээд энэ галзуу киног 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Месситэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү. За ингээд энэ галзуу солиотой шинэ киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За хаван арлын нэг хятад дүүргийн гудамжинд баярын парад болж байгаагаар кино эхэлнэ. Гудамжаар Уолтер хаалыгч нэгээр сандарсан байдлаа ээж тийшээ харан алхална. Нөхөр явсаар нэг шуудангийн хайрцагт дугтуутай загтал хийчихэд хятад дүүргээс гарсан даруйда зам дээр машинд дайруулад амиа алддаг. Дүрсэлэгдэхэд Америкийн тэнгисийн тусгай хүчний офицер Джеймс усан доор бэлтгэл хийж байгаагаар кино үргэлжилнэ. Бэлтгэж байгаа залуусаас нь хинэн ч усан доор тэрэн шиг удаан тэсэж чадахгүй байлаа. Үнд нь Джеймс нэлээд сэтгэл дундуур байна. Тэгсэн удалгүй цагдаагаас дуудлага ирж аав нь нас барсан байдалтай олдсон гэдгийг хэлдэг. Джеймсийн аав Уолтер Хейли хувийн мөрдөгчөөр ажилладаг байж тэрнийг мөрөгсөн машин зогтож алга болжээ. Джеймс моргт очиод аавынхаа шарилыг хараад мөн болохыг нь цагдаагийнханд хэлдэг. Аавтайгаа тийм ч сайн харилцаатай байгаагүй нэлэрхий. Нөгөө тэгвэр Джеймс тэрнийг санамсаргүй байдлаар осолд ороод амиа алдсан гэж бодож байлаа. Гэртээ ирээд эхнэртэй энэ талаар хайхрамж гүхэн хэлэхэд эхнэрийнхэн санаа зовж тэрэнд дүү Жонидо энэ талаар дуулгах нь зүйтэй гэсэн ч Джеймст Жони руу ярих хүсэл байсангүй. Учир нь тэр Оклахомад амьдардаг эцэг нэгтэй дүү Жонитойгоо ч тийм сайн харилцаатай байсангүй. Зарим нөгөө талд цагдаагийн мөрдөгч Жони мотоциклаа унаад гэртээ ирэхэд найз бүсгүй Валентина нь хамаг юма машинда ачаад явах гэж байлаа. Тэгээд найз бүсгүйгээ ядгаж үлдээх гэж байдгаараа л хичээсэн ч өнөөх нь нэгэнд шийдчих. Учир нь тэр өдөр Валентинагийн төрсөн өдөр байсан ч мань хүн тааг мартчихсан байлаа. Жони гэртээ тогтдоггүй гэртээ байхдаа хүртэл ухаан санаа нь өөр газар байдгаас болоод Валентина залхаж гүйдсэн байж. За тэгээд орой гэртээ гонигтай сууж байтал нь утсан дуграад Джеймсийн эхнэр холбогдлоо. Сайн уу? Би Лейла Хали. Джеймсийн эхнэр байгаамаа. Сайн уу? Джеймсийн эхнэрээ. Хоёулаа хизээч уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ би нэг зүйл хэлэх гээд танай аав Уолтер өөд болжээ. Хэдэн жилийн өмнө нас барчаагүй лөө. Өчигдөр нас барсан. Оршуулга нь маргаашуулна. Чамайг ирэх байх гэж найдаж байна. Гэхдээ Джеймс өөрөө ярьж болоогүй юм уу? Та хоёрын харилцаа сайнгүй байсныг би мэднэ. Та хоёр багасаа л адилхан травматай болсон хүмүүс. Би Джеймстэй яриаггүй 10 жил. Харин хаваад очоогүй 20 жил болж байна. Тэгэхээр би зүгээрээ. За тэгээ утсаар ярьж байтал нь гаднаас хоёр хүн сэм орж ирээд тэрний хоолойд байлуус тулглаа. Тэр хоёр Жонигоос аавынх нь илгээсэн шууданг авахар эрцгээжээ. Уолтер өгчихсэн штэ. Хэрвээ тэр загтлыг одоо бидэнд өгөхгүй бол чийч бас өгтөл болох болно шүү. Би хүүхэд байхасаа Уолтертой холбоогоо тасалсан. Тиймээс тэр хайгаад байгаа юм чинь надад байхгүй. Намайг тайван орхи. Би зүгээр л шэмээр байна. Хүн хараад бахар шийдэж чадахгүй байна. Тайвшраа залуу минь. Чи энийг юу болохыг мэдчихэв нэ? Муухан зурсан адуул байна. Энэ бол луу. Ууртай адуу биш үү? Энэ бол луу гэд байна өгзөгний нүх минь. Лууны өгзөгний нүх юм уу? Энэ шивээс ямар учиртайг мэдчихэв үү? Бид бол Якуза. Бидэнтэй орооцолдод сайнаа үзэхгүй шүү. Та нар миний гэрт дайрж орж ирсэн. Энэ Наруто ч надад сэлмээ тулгачаад байна. Тэгэхээр би та хоёрыг алах хуулийн бүрэн үндэслэлтэй гэсэн үг. Тэгээд ч өнөөдөр миний хувьд хамгийн муухай өдөр байлаа. За ингээд мань хүн тэдэн лөө дайраад тэр хоёрыг нам цагаад унаглаа. Тэгсэн өөр нэг Якуза гаднаас орж ирээд буудсан ч Жони тэрнийг хаалгаар цохиж унгадаг. Тэгээд ганцаараа тэр гуравтаа нэг зэрэг хайр найргүй зодолдож эхэлнэ. Маргааш нь хавайн арал дээр Уолтер хаалыгийн оршуулга болж байна.
Джеймс эцгийгээ уламжлалт хаваан ёсоор оршуулахар шийджээ. Хувийн мөрдөгч байсан Уолтерийн оршуулгад гэмт бүлэглэлийн гишүүд хүртэл ирцгээж. Джеймс оршуулгын ёслолд Жоныг ирэхгүй гэж бодж байсан ч харшил зөөж савхин хүрм өмссөн мань Жоны тэнд юу ч болоогүй юм шиг л хүрээд ирдэг. Джеймс ихнэр хүүхдүүд нь Жонытой анх удаага биежлэн уулзаж байгаа нь тэр. Уулзсан даруйда таарамж муутай ах トゥ хоёр бие биенээ үгээр эдэцгээж эхэлнэ. Тэгсэн эцэст нь бие барьж оршуулгын ёслолыг дуустал хөдөлгөөнгүй зогсцоолоо. Улмаар тэд хавайчуудын уламжлалын дагуу Уолтерийн чандрыг далайд асгадаг. Оршуулгын дараа Жоны Джеймсийн гэрт ирлээ. Джеймсийн эхнэр Жонид хоноглох өрөө гаргаж өгсөн бол Джеймс Жоныг гэрт нь хонох гэж байгаад нилээн дургүй байдаг. Учир нь тэр хоёр багасаа л аавыгаа булаа цалдаж өсч. Мань хоёр аав нь өөрсдийг нь хайж явсанд нэг нэгнээ буруутгадаг байна. За өдрийн хоолны үеэр Жоны эцгийг нь хэн алсныг олж мэдэх гэж ирсэн гэдгийг хэлэхэд Джеймс энийг сонсоод гайхлаа. Учир нь тэр Уолтерийг санамсаргүйгээр осолдороод амиа алдсан гэж бодож байгаа шүү дээ. Чи чинь юу гайраад байгаа юм? Урд шөнөд намайг алахаар манад ирсэн. Угаасаа Оклахомагийн тал нь чамайг алахыг хүсэж байгаа биз? Тийм л дээ. Гэхдээ Оклахомад тийм ч олон якузаанууд байхгүй. Би мэдээд байсан юм аа. Гэхдээ чи худлаа үний юм ярьж энтхийг өмөлөх гэж ирсэн юм байна, тийм үү? Санаа бити зовоо. Би чамаас тусламж гуйх гэж ирээгүй. Би угаасаа чамд туслахгүй. Ээжийн талаар ч бас чи ингэж хэлж байсан биз дээ. Хоёулаа гараад нэг уулзаадгүй. Тэгэд мань хоёр гараад далайн эрэхт очицгоолоо. Чи өөрийнхөө амьдралыг сүрүүлчихэд одоо энд ирж юу өмөлөх гээд байгаа? Бүх зүйлийг бужигнуулж өмүүлж байдаг чинь чиний супер хүч үстэй. Яагаад гэвэл би цагдаа учраас тэр. Тэгээд чи одоо сайхан гэр бүлтэй. Тогтсон ажилдаа болцсон болохоор энэ бүхнээс хойш суух нь аргагүй л дээ. Гэхдээ чи надад ядаж нэг удаа яагаад итгэж болдгүй юм? Чи ээжийг чинь алсан алуурчин голч чадаагүй тэ намайг буруутгаад одоо нэмээд аавыг хүн алсан гэж сенсаслах гэж байгаа юм уу? Зайлаа. Чиний тус надад хэрэггүй. Би өөрөө учрыг олчихсон зүгээр. Чи зүгээр мөрөөхөө. За ингэж хэрэлдсэн мань хоёр тийшээ салж явцгаалаа. Жоны тэр орой нэг пабд очоод ганцаараа уудсуунаа. Тэгсэн тэрэн дээр хуучны танил нэрээд тэрэнд боссынхоо мэндийг дамжуулаад босс нь тэрнтэй уулзах хүсэлтэй байгааг дуулгана. Мань хүн саналаас нь татгалцсан ч архинд нь мансууруулах бодис холцсон учраас Жоны тэр дороо ухаан алдаж ундаг. Ухаан орохт нь гарыг нь ард нь хүлжжээ. Барьсан хүн нь тентхийн гэмт бүлэглэлийн босс ноён Кей гихч байлаа. Чамаг аавда хүндэтгэл үзүүлж эргэж ирснийг чинь хүндэтгэж байна. Гэхдээ манай бүлэглэлийн хэн юмыг амархан мартадгүй юм. Чи манай залуусаас мөн ч олныг цааш нь харуулсан да. Харин чи миний ээжийг алсан. Магадгүй, үгүй ч магадгүй. Гэхдээ чи эргэж ирчээд энэ хавар юу ч болоогүй юм шиг зугаална гэж бодсон бол энд өрчин заяа. Манай залуус чамайг шоглох бас буцахгүй. Энэ нь чамдж, наддаж ашиггүй. Тэм учраас би чамд нэг санал тавих гэж байна. Якузаануудын тавьсан саналаас хавьгүй илүү санал шүү. Юу гэвэл чи эндээс яг одоо яв. Над руу залуусаа явуулах мал би ууданд хийгээд буцаачих шүү. Тэр бүдүү навшаас бусдыг нь. Тэр бүдүү навш чинь ууданд багтахгүй. Тэгээд ч би хаашаач явахгүй. Би угаасаа энд хийх. Уралсан Кей тэрнийг дарж байгаад хүзүүгэн зүсэж тэмдэг тавиад 7 хоногийн дотор эндээс явахыг тушаалаа. Маргааш нь Жоныг далайн ирэг дээр сэрэхэд толгой нь хагарах гэж байгаа юм шиг л өвдөж байлаа. Харин энэ үед Джеймс цагдаагийн газарт очиод аавынх нь ослын асуудлыг хариуцсан мөрдөгчдөр очиж уулзсан ч цаадах нь хэргийн талаар ямар ч баримт байхгүй учраас машинаар мөргөөд зугтаасан гэсэн дүгнэлт хийгээд хэргийг хаах гэж байгаагаа хэлдэг. Төсөв танагдсны улмаас гудамжны камеруудын тоог цөөлөөд тэгээд ослын талаар ямар ч бичлэг үлдээгүй гэдгийг мөрдөгч тайлбарлаад. Манай энд авто осол хийгээ зугтаасан хүн бараг олддгүй юм да. Гэж хайхрамжгүй хэлнэ. Аргагүй байдалд орсон Джеймс аавынхаа хувийн эд зүйлсийг аваад явахаар болно. Гэхдээ тэрнийг энэ хэргийг зүгээр орхихгүй гэдгийг ойлгосон мөрдөгч тэрэнд нэг зүйлийг анхааруулна. Командор Джеймс, би таныг мэднэ. Дүү чинь шаггүй ир гэдгийг ч мэднэ. Уолтерийн хоёр чанга хүү аавынхаа нас барсан хэргийг мөрдөх гэж байгаа юм байна гэж би ойлголоо. Гэхдээ анхааруулж хэлэхэд өштэй. Энэ чинь та хоёрын хувьд унтаж байгаа баавгайг сэрээсэнтэй л адил хэрэг болно шүү гэдгийг битгий мартаарай. Мөрдөгчөө танд хүндэтгэлтэйгээр хэлэхэд та намайг юусоо мэдэхгүй. Яг үнэндээ тэр баавгай чинь би байна. Цаг гаргасанд баярлалаа. Тэрэнд ааваас нь үлдсэн эд зүйлсийг хүлээлгэж өгөхөд уутан дотор эвхдэг тонгорго түлхүүр түрийвч гэх мэт ойр зуур зүйлс байлаа. Харин түрийвчин дотор олон зүйлсийг тэмдэглэж бичсэн нэг төлбөрийн баримт байгааг Джеймс олж харна. Энэ үеэр Жоны ч зүгээр суусангүй аавынхаа ажлын өрөөнд ирээд шургуулгыг нь нэгжиж байлаа.
Тэгээд аавынхаа шургуулгаас бууг нь олж аваад байж байтал гаднаас нэг хүн орж ирсэнд мань хүнч бошуухан нуугдлаа. Тэр хүн Уолтерийн ширээний шургуулгыг нь ухснаа Жоныг хараад хар хурдаараа зугтаачгана. Жоны тэрний хойноос хөөх гэсэн ч цаадах нь бүдүүн гэхэд ер булсын шаламгай хөдөлж байшингийн дээврээс доош бууж зугтаатгана. Жоны чаранда тэрнийг хөөсөөр гудамжинд нам цохиж унгаад барьж авлаа. Тэрнийг байцааж эхэлсэнд залуу өөрийгөө Уолтерийн төлөө ажилдаг байсан гэж тайлбарладаг. Залуугийн нэр Пика. Над чамд дуулгах сайн мэдээ байна. Пика. Чи одоо миний төлөө ажилдаг болсон. Гээд Жоны ганцхан мушгаад хугарсан хамрыг нь хэвийн болгож өгнө. За нөгөө талд Джеймс аавынхаа төрөвчнээс олсон баримтын мөрөөр явсаар нэг секс шоп руу явж очлоо. Тэгээд худалдагчид нь мөнгө өгөөд тэдний өөдрөг харсан камерын бичлэгийг үзэх хүсэлтэйгээ хэлсэнд цаадах нь нагцыгаа дуудаж Джеймстэй уулзуулна. Би сүүлийн хэдэн шөнийн 12-оос шөнийн 4 хүртэлх бичлэг үзмээр байгаа юм. Тусалж чадахгүй даа найзаа. Найз биш. Төлбөр төлсөн үйлчлүүлэгч гэж үзвэл болох уу? Чи намайг $300 хавуулдах гэдэг юм уу? Миний дэлгүүрээс зайлж үз. Далайн залхаг минь. Энэ мөнгийг хавхуул биш. Нөхөн төлбөр болгож өгч байгаа юм. Харин би бичлэгийг үнэгүй үзнэ. Энэ үеэр аавынхаа ажлын өрөөнд ирсэн Жоны Пикатай элдвийг ярилцаж байхдаа хан түшүүлж тавьсан серфингийн тавцанг хараад гайхлаа. Учир нь Уолтер хөл муутай учраас серфингээр хичээлдэг. Тэгээд ч серфингийн доорх соён эсрэг харсан байгааг анзаарсан Жоны тавцанг үзчээтэл дотроос нь нэг эвгсэн план зураг унаадахна. Тэгээд Жоны үеэл нани руугаа утастлаа. Учир нь нани хавайн арлын захирагч Петр Махоегийн туслахаар ажилдаг байна. Тиймээс тэр зураг ямар учиртай зураг болохыг мэдэж өгч чадах эсхийг тэрнээс асуулаа. Нани ч план зураг дээр байгаа 8 оронтой кодыг хэлж өгөхийг хүсээд ажил дээр очихоор засгийн газрын мэдээллийн сангаас шүүгээд өгье гэж хэлдэг. Джоныг уцаар яриа дуусчээтэл Джеймс ч Уолтерийн ажлын өрөөлөө бууга барьсаар орж ирлээ. Учир нь тэр нөгөө дэлгүүрийн камерын бичлэгийг хуулж авчээ. Тэгээд тэр хоёр хамтдаа болсон явдлын бичлэгийг үзцгээв. Тухайн машин дугааргүй байснаас гадна тоормоз гიშгэх гэж юусоо оролдоогүй байлаа. Тиймээс энэ бол санаатай аллаг гэсэн дүгнэлтэд мань хоёр хоёулаа хүрцгээв. Тэгээд Жоны Пикад хавайн арал дээр байгаа цэнхэрөнгөтэй бүх бүхээгтэй машинуудын жагсаалтыг олж өгөхийг хүслээ. Тэгээд тэр хоёр хамтдаа Джеймсийн машинд суугаад хөдөлцгөнө. Тэгсэн хөдлөөд удаагүй байтал хажуунаас нь машинаар мөргөж орхилоо. Тэгээд машин дотроос хүмүүс гарч ирээд тэдэн лөө буудаж эхэлнэ. За тэгээд арайхийн амьд гарсан мань хоёр шууд цагдаагийн газарт очлоо. Тэгээд аавынх нь хэргийг мөрдөж мөрдөгчд нөгөө эвгүй хэлбэртэй флаш дискээ өгнө. Энийг яаж олж авав? Таны ажлыг хийж өгсөн гэх үдэ. Та хоёр энийг сүүлийн анхааруулга гэж удаа заяа. Манай энд үүмэн самун өдөр бүр гараад байдаггүй шүү. Өглөөний цайндаа стероидоор дүүрэн бэлуу ичгсэн юм шиг хоёр нөхөр миний амгалан хотыг Бейрут болгож хувирахыг би зөвшөөрөхгүй шүү. Хэрвээ та нар дахиж ийм хэрэг тарих юм бол би та хоёрт амьдралдаа үзээгүй юмэг чинь үзүүлнэ шүү. Би одоо ариун цэвэр өөрөө явлаа мэдүү. Намайг ирэхэд алга болцсон байгаарай. Энэ залууч надад дургүй байх шиг байна та. Чам дуртай хүн гэж байд юм уу? Зайлаа. За тэдний орой ирэхэд нани Жоныгийн явуулсан кодын дагуу план зургийг судалж ямар учиртай болохыг нь олж тогтоожээ. Тэр нь хаван арлын зүүн хойд хэсэгт байх нэг газар дээр баригдах гэж байгаа барилгын план зураг байж. Тэр газрыг дэлхийн олон оронд казино болоод зочид буудлууд барьсан нэг томоохон компанид өгсөн байж. Тэр компаниг гүйцэтгэх захирал Роби Шау гэгч нэлээд нөлөө бүхий хүн байлаа. Тэгсэн тэр план зургийн ард нэг казиногийн дардаж байсныг Джеймс анзаардаг. Энийг мэдсэн тэд гайхна. Учир нь хаваа арал дээр казино байгуулах хуулиар хориотой байлаа. За ингээд тэд Роби Шаутай очиж уулзахаар шийдэцгэнэ. Роби Шау маргааш нь жилбүр зохион байгуулдаг хандавлагч нарын үдэшлэгээ зохион байгуулах гэж байгааг нанигаас сонссон мань хоёр ч шууд тийшээ очихоор шийдэцгэлээ. Тэнд дандаа том донорууд очино. Та хоёр урилгагүйгээр тийшээ нэвтэрч чадахгүй. Зүгээрээ бид хоёр ерөөсөө танигдахгүйгээр нэвтэрч чадна. Маргааш нь Жоны Джеймсийн мотоциклыг унаад явах гэсэн ч Джеймс зөвшөөрсөнгүй. Оронд нь аавынхаа ундаг байсан хуучин мотоциклыг өглөө. За ингээд ах トゥ хоёр мотоциклаа унаад зэрэгцэж давхсаар казино барихаар төлөвлөж байгаа газарт нь очсонд тэнд нэг ядруухан хуаран байдаг. Тэнд нутгийн уугуул иргэд хэдэн үеэрээ амьдарсан байж тэд энэ газар нутгаа харийнханд өгөхгүй гэж хатуу шийдсэн байлаа.
Энэ үеэр Пика Жонни руу залгана. Учир нь цагдаа нар Уолтерийг мөргсөн машиныг далайн эргийн усан дотроос олсон байж. Жолооч нь машин дотроо үхсэн байдалтай олдсон байна. Бас мөрдөгч арал дээрх бүх цэнхэр бүхээгтэй машинуудын жигсаалтыг гаргаж авсан байлаа. Жонни тэр жигсаалтыг хараад өөртөө авч үлдэх гэсэн ч мөрдөгч юусоо халгаасангүй. Энэ бол цагдаагийн ажил. Ингээд Жонни тандаад чи энд цагдаа биш. Харин Джеймс чи харин хаанч цагдаа биш шүү гэж хэлчихэд яваад өгнө. Тэгсэн Жонни тэр дундаас Hayashi Imports гэсэн нэрийг тогтоож авжээ. Тэгэд Пикад Hayashi Imports гэдэг нь ямар учиртай байгууллага болохыг олж тогтоох даалгавар өглөө. Тэгэд хамтдаа Robbie Shaw-гийн зохион байгуулж байгаа хүлээн авалт руу хөдөлнө. Хүлээн авалтын хоолыг нийлүүлж байгаа Катрингийн компани ажилтныг Пика таньдаг байсан учраас тэрний тусламжтайгаар дотогш нэвтрэхээр тэгэд тохирсон байна. За sorry бажгараа буруу та нарт гэсний гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш, хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй, хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхан тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л vibe-ыг мэдрэн гэд боддоо галзуу үз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлд. Ягд гэвэл чигнэмиг дуусгахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдэрч. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Хүлээн авалтын үеэр Маркус Robbie Shaw захирал зочдоо дайлж цайлаад завгүй байна. Пика айл хэдийн зөөгчийн дүрээр хүлээн авалт руу нэвтэрчээ. Удалгүй мань хоёр ч үйлчилгээний ажилтны цам цөмсөд ороод ирцгэн. Тэр хоёрыг орж ирэхэд Пика айл хэдийн Hayashi Imports нь Yakuza нартай холбоотой болохыг олж тогтоосон байлаа. За ингээд тэд тал тийшээ салж явсан ч Жонни нэг бүсгүйг дагаад яваад өгнө. Харин ард үлдсэн Джеймс аяг тавг угаах ажил оногдлоо. Джеймс ч хүмүүсийг ажиглангаа угаалах хийж зогсдол нэг Yakuza байрын Япон залуу ирээд цэвэр тавг аваад шууд дээр нь хар тамхи хасгаад аваад явдаг. Энэ үед Жонни нөгөө бүсгүйтэйгээ яриа өдөх гэж байдгаараа хичээнэ. Тэгсэн цаадхан тэрний овгийг сонссон даруйдаа царай нь бараагаад нэг залуу руу тохисонд цаадхан шууд яваад өглөө. Гэхдээ тэр бүсгүй аавыг нь амиа алдсан гэдгийг ерөөсөө мэдээгүй байлаа. Тиймээс Уолтер хаалыг амиа алдсан гэдгийг сонсоод их сандарна. Тэгсэн Жоннигийн яриа өдөд байсан эмэгтэй нь Маркус Robbie Shaw захирлын эхнэр Моника Robbie Shaw-ыг ч байж таарна. За тэгсэн Джеймс нөгөө хар тамхи сорж байсан Японы банкны картыг нь сим аваад Накамура гэсэн нэрийг нь тогтоож авлаа. Чамд юугаар туслах вэ? Чи энийгээ унагчих шиг боллоо. Hayashi Imports. Дэлхийд жижиг хэмээ. Чи энэ талаар юу мэдхий? Та нар нэг цэнхэр машинаараа буруу гарын юм хийсэн байхаа. Чи цагдаа юм уу? Үгүй, Америкийн тэнгисийн тусгай хүчин. Robbie Shaw-гийн эхнэр нөхрөө мөрдүүлэхээр Уолтерийг хөлсөлсөн байж. Учир нь тэр нөхрөөсөө салахаар шийдсэн байлаа. Тэгээд нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд нөхрийнхээ хууль бус ажиллагааг олж мэдхээр Уолтерийг хөлсөлсөн нь тэр байж. Тэгээд энд ярилцах нь аюултай учраас маргааш уулзъя гэж хэлээд гэрийн хаягаа хэлж өгөөд явна. Yakuza нарт Robbie Shaw шиг хүн ямар хэрэгтэй байдгийг би Yakuza нарын талаар мэдэхгүй. Гэхдээ совдон хэрэгт ажилладаг хүний хувьд та Япончуудтай зууралдаад хэрэггүй гэдгийг хамгийн сайн мэдж байх ёстойсон. Гэхдээ тэр түүх яаж дуссныг мартаагүй үсттэй. Японы нэг ийм үг байдаг юм. Мэлхийний хүүч гэсэн мэлхий л байдаг гэж. Тэр чинь юу гэсэн үг юм? Мэлхий зам хөндлөж гарахдаа хоёр тишээгээ харж чаддаггүй гэсэн үг. За ингэж хэлчихэд Накамура яваад өглөө. Харин нөгөө талд хамгаалагчид Жонниг дагуулад явж байна. Удалгүй хамгаалагчид Джеймс дээр ирээд Маркус Robbie Shaw руу дагуулад очдог. Маркус ч тэднийг баяртайгаар хүлээж авна. Хүмүүс та хоёрыг хараад хоёр том биетэй тэнэглэж хардаг байх. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Учир нь та хоёр харагдаж байгаагаас ухаантай хүмүүс байна. Би тийм биш ээ. Тэгвэл та ухаантай байх нь. Бид хоёр бол Уолтер Халагийн хүүхдүүд. Тэгсэн Маркус гайхаж Уолтер Халаг эхнэрээ тагнуулахар хөлсөлсөн байсан гэдгээ хэллээ. Учир нь тэр эхнэрээ өөр хүнтэй яваад байна гэж хардсан байж. Тэгсэн эхнэр нь хинтээ ч явуулдаагүй гэсэн маш тодорхой тайланг Уолтер тэрэнд авчирч өгсөн байна. Тэгсэн тэрний ширээн дээр алчуурын болттой тасалсан хуруунууд байгаа гэж Джеймс анзаарлаа. Тэгсэн Маркус тэдэнд тоймтой зүйл хэлсэнгүй. Өөр хийх ажил байхгүй бол ажилтан саад болохгүй байхыг хүссэнд мань хоёр ч тэндээс гарч явцгаалаа. Тэр өдөртөө Жонни нөгөө эмэгтэй өгсөн хаягаар очсон ч тэнд цагдаа нар хамгаалалт авчихсан хүмүүс шавчихсан байлаа. Гайхсан тэрнийг ойртод очтол нөгөө бүсгүйг хэн нэгэн цонхоор нь шидчихж.
Энийг харж цочирдсан Жонни хууралж шууд Маркус руу явж очлоо. Тэгээд гадаа нь байсан хамгаалагчдыг нь нүдсэнд нэмэлт хүч ирээд тэрнийг цахилгаан бороохойгоор буудаж байж арай хийнэг юм дарж авлаа. Чи тэрнийг алсан байна. Мөн алуурчин. Би хэнийг алсан гинэ? Миний аавыг алсан. Бас ихнэрээ алсан. Мөн алуурчин. Ноён хаалаа. Та их том эндүрч байна. Цагдаа дуудаа. Хэсэг хугацааны дараа хотын захирагч Петр ирлээ. Наны тэрнээс Жоннид туслахыг гуйсан нь тэр байлаа. Би ноён Робби Шаутай ярилцаж чамд гомдлгүй гэсэн бичиг гаргуулж авсан. Тэр чинь ихнэрээ алсан алуурчин. Тийм байлаач энэ чиний оролцох хэрэг биш. Цагдаа нар энэ асуудлыг шийдэг. Энэ чиний биш тэдний ажил. Би Уолтерт хайртай байсан. Гэхдээ тэрний дотор ямар нэг түнэр харанхуй байсан. Тиймээс ч тэрний хайртай бүхэнд дандаа муу зүйл тохиолдож байдаг. Харин аз болоход Уолтероос ялгаатай нь чамд агч нь байна. Энийг чи сайн бодоорой. Удалгүй Джеймс ирээ тэрнийг сулалж авлаа. Тэгсэн мань Жонни талархахын оронд хажуугаар нь гараад явчлаа. Уралсан Джеймс тэрэнд чи гэнт ирчгээд эндхийг буснуулаад байж болохгүй. Инглигэд ээж чинь босоод ирэхгүй. Гэсэнд мань хоёрын дунд зодон болно. Чи чинь яаж чадсан бэ? Ямар хүн гэхээр дууга хамгийн хэрэгтэй үед нь хайж явдгийг. Тийм зүйл болоогүй шүү. Чи намайг зайлуулаа үсттэй. Чи шоронд орох гэж байсан. Гэмт бүлгэлтийн чамайг алах гэж байсан. Би чамайг хамгаалахыг л оролдсон. Тэгсэн чи намайг сонсохгүй байсан болохоор би өөр яах ёстой байсан. Чиний амийг аврах өөр арга надад олдоогүй юм. Ээж чинь үхчихсэн гудамжинд хэвтэж явахыг харах ямар байдгийг чи төсөөлөгчгүй. Тэр дүр зураг одоо ч нүдэнд харагддаг. Би ээжигээ хамгаалж чадаагүй. Надад үлдсэн ганц хүн нь чи байсан. Тэгсэн чи намайг орхисон. Урмыг чинь хугалсан гэдгээ ойлгож байна. Би ах ч мөртлөө чамайг орхисон. Боломж байсан бол би бүхнийг өөрөөр хийх байсан. Намайг уучлаарай Жонни. Чи яагаад аавыг алсан хүнийг олох гэж ингэтлээ улаарад байгаа. Би ээжигээ алсан хүнийг олж чадаагүй. Одоо аавыгаа бас хүнд алуулчлаа. Тэдний төлөө хэн нэгэн явах ёстой үсттэй. Тэдэнд надаас өөр хүн байхгүй штэ. Тэдэнд би байгаа. Чамд ч бас би байгаа. Үннийг хэлэхэд чи хөгшин новш гэхэд айхтар чанга цогч байна шүү. За ингээд мань хоёр эвлэрч Джеймсийн гэрт очиод эхнэрт нь толгоогоо эрэхтэл загнуулдаг. Тэгсэн энэ үеэр Жоннигийн найз бүсгүй тэрэн лүү залгалаа. Тэгээд гэрээр нь дайраад шуудангийн шалгалтал дотор нэг догтуутай илгээмж байсан гэдгийг хэлнэ. Тэр зүйл нь якуза нарын хайж байсан зүйл болохыг Жонни шууд ойлгодог. Тэгээд найз бүсгүйгээ нэлээд ятгсны эцэст догтуун дотор байсан дискийг аваад Хавайд ирэхийг нь зөвшөөрүүлж чадна. Онгоцны буудалд Валентинаг хүлээж явахдаа Жонни сандарч байлаа. Тэгээд авчирсан флашийг машинд явах замдаа нээж үзэх гэсэн ч Пика тэр флашийн нууц кодыг тайлж чаддаггүй. Флашийг нээхийн тулд 12 үг бүхийг код хэрэгтэй гэдгийг Валентинагаас сонссон Джеймс Уолтерийн төрөвчнээс олсон цаасаа Пикад өглөө. Учир нь тэнд 12 үг жигсааж бичсэн байж. Тэгэд Пика тэр 12 үгийг бичсэнд үүнтэй зэрэгцээд нисдэг тэрэгтэй хүмүүс ирээд тэдэн лөө буудаж эхэлнэ. Жонни Джеймс хоёр бууга аваад буудсанд Валентина жолоо барьж дэлбэрсэн машинуудыг сүлжээд хар хурдаараа давхилаа. Энэ үеэр мотоциклтай хүмүүс гарч ирээд тэдэн лөө буудаж эхэлнэ. За тэгээд тэд ирчээрээ явсаар нэг түргэн хоолны газрын гадаа ирж зогсоход Пика флаш диск рүү нэвтэрч чадлаа. Тэгсэн тэнд байгаа зүйлс юу болохыг Пика мэддэггүй. Валентина файлуудыг үзээд тэр нь 12 сая долларыг цовуулаад офшор данс руу шилжүүлсэн шилжүүлгүүдийн хуулбар болохыг олж мэддэг. Тэгсэн тэр данснууд нь бүгдээрээ Петр Махоэ буюу Арлын захирагчийн нэр дээрх данс байж таарна. Тэгээд Робби Шау Хавайд казино байгуулахын тулд 12 сая доллараар Арлын захирагч Петрийг хахуулдаж өөртөө хүч нэмхийн тулд якуза нарыг хөлсөлжээ гэсэн дүгнэлтэд манай хоёр хүрцгэн.
Энэ үед Нани Арлын захирагч Петерт Джоннигийн олсон барилгын план зургийг үзүүлээд ямар учиртай болохыг асууна. Энэ ямар ч учиртай зураг байлаа гэсэн. Намайг байгаа цагт энэ арал дээр казино баригдахгүй гэж захирагч шийдэмгий хэлээд тэр план зургийг аваад явлаа. Ингээд маньхэд хамтдаа Джеймсийн гэрт ирсэн ч гэрт нь хинч байсангүй. Джеймс гайхаад эхнэрлүүгээ залхтал утсан газар тунчиж байдал буруугаар иргэснийг ойлгосон Джеймс гэр дотроо гүйж хүүхдүүдэд хайтал хүүхдүүд нь ариун цэврийн өрөөндөө нуугдсан байлаа. Хүүхдүүд нь ээжийг нь хүмүүс аваад явсан гэдгийг Джеймст хэлдэг. Тэгсэн Джеймсийн утсанд видео кол ирлээ. Робби Шау Джеймсийн эхнэр болоод Наниг барьцаалжээ. Тэгээд флаш дискийг яаралтай авчирч өгөхийг тушаагаад утсаас салгалаа. Уралсан Джеймс зэвсгийн агуулгаа нээж Джонито өөрсдийгөө ээж бүрэн зэвсгэлцгэн. Тэр бидэнтэй солилцоо хийхгүй гэдгийг мэдж байгаа үстэй. Бид ч солилцоо хийхгүй. За ингээд орой болоход мань хоёр Робби Шаугийн гэрлүү дайрч хамгаалагчдыг нь дуу намсгагчтай буугаар нэг нэгээр нь жагсаалтаас гаргаж эхэлнэ. Мань хоёр гадна байсан бүх хамгаалагчдыг дуусгаад тогийг нь тасалсанд Робби Шау хамгаалагчдынхаа ахлагчийг юу болоод байгааг шалгуулахаар явууллаа. Тэгсэн Джонни тэрнийг зүйл дуусгаад холбоог нь булааж авна. Крейг энд байхгүй байна. Джонни юу хийгээд байгаа? Юу ч хийгээгүй. Удахгүй уулзцгаая. Накамура хийх ёстой зүйлээ хий. За ингээд Накамурагийн тушаалаар Якуза нарыг бөөнөрөө гарч явхад Робби Шауч гар бууга барьсаар тэднийг хүлээн. Якуза нарыг гарч ирэхэд бууга барьсан Джеймс тэднийг хүлээж байлаа. Өөшөө наадах чинь үгцэн байна. Оо, тийм ба штт. Лейлад битгий хэлээрэй. Манай удамдчны гажиг байх нь байна шүү. Наад алхаа тавьж байгаа энэ бууг ав. Тэр хоёрыг ирэхэд Робби Шау тэндээс гарчихсан байлаа. Ингээд мань хоёр Лейла Нани хоёрыг явуулаад өөрөөсөө Робби Шаугийн хойноос хөөхөр болно. Джонни төрүүлээд Робби Шаугийн хойноос явсан бол Джеймсийн замд Накамура саад болно. Бэлнэ. Тэгвэл бүжгэлцгээе. За нөгөө талд Джонни Робби Шауг явахаас өмнө амжиж барьж авлаа. Чамайг алах аавыг чинь алахаас хамаагүй хэцүү байх шүү. Өдөр чинь чиний бизнесийг нураагаад завгүй байлаа. Тиймээс дими ярихаа болоод шууд үзэлцүүл яаж гин. Яадаг вандам бэ? Чи намайг зогсоож чадна гэж бодсон уу? Та хоёр шиг бүтлгүй новшнууд намайг зогсоож чадна гэж юу? Чи юу ч зогсоож чадахгүй. Яагаад гэвэл чи бол юу ч биш. Чихэн дээр жингэнэг шумуул шиг яршиг болохосоор юу ч чадахгүй. Минутын дараа гэхэд чи үгсэн байна. Харин жилийн дараа миний казино баригдсан байх болно. Тиймээс чи чиний ахч, арчаагүй аав чинь бүгдээрээ ямар ч хэрэггүй үхэн. Чи надаас юу ч авч чадахгүй. Тийм үү? Гэхдээ би нэг зүйлийг чинь авчихсан. Тэр чинь юу юм? Энэ. Джонниг дэлбэрэлтэн дуртай живж эхлэхэд Джеймс жараас нь шумбаж эрэг дээр гаргаж ирлээ. Маргааш нь цагдаа нар ирээд Арлын захирагч Петрийг баривчлахад Петр Джонни Джеймс Нани гурваас тусламж хүссэн ч цаадуулан тэрнээс аль хэдийн нүүр буруулжээ. За ингээд Джонни Джеймс хоёр гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэхээр далайн эрэгт очицсоолоо. Энэ үед ноён Кэй ирээд өөрсдийг нь гарах гарцгүй болгоод байсан Робби Шау болоод тэрний Якуза бүлэглэлийн эхнээс ангижрахад нь тусалсанд баярлснаа илэрхийлээд Джоннид ээжийнх нь аминд хүрсэн хүний нэрийг бичсэн цаасыг өгөөд явлаа. Джонни Джеймс нөгөө цаасаа өглөө. Би чамд туслах ёстой үедээ тусалж чадаагүй. Одоо би ямар ч үед арыг чинь таана. Энэнд нь талархсан Джонни Петрийн офшор дансанд байсан мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэдгийг хэлээд нөгөө алуурчны нэрийг бичсэн цаасыг шатаагаад хамтдаа шар ариг шимж далайн эрэгт зогссноор кино маань конец фильма. За
Энд хүрээд энэ галзуу солиотой шинэ киноны тайлбар маань дуусч байна. Бүх зүйлийн учир зангалан тайлагдаж хамгийн гол нь ах дүүс эвлэрч дууссан нь яамай даа гэж. Тэгээд мөн буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэдэгт буруу 100% итгэлтэй байна. 100% гэснээс энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Messi хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшна Messi-тэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяа. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Моборогийнхаа тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа кино театрт байгаа юм шиг vibe-ийг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. Та нар маань тэгээд муу бурууга буюу галзуу кино сувгаа дэмжихийг хүсвэл штэ. Саба дараагуул саба. Дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.